Та бүхэн сайн байцгаана уу? За хамруулан бүчи багшийн энэ оны хамгийн сүүлийн номын альдвар болох одоо тарих тархитлагоогоо ашиглаж яаж энэрл нэгүслээ хөгжүүлэх вэ гэдэг хичээлд та бүхнийг урьж байна. За Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотод хүртэл би аврал одуулмав. Алюминий өглөг тэргүүтээ үйлцэн буян эдгээрээр амьтны тусын тулд бурхан бодох болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотод хүртэл би аврал одуулмав. Алюминий өглөг тэргүүтээ үйлцэн буян эдгээрээр амьтны тусын тулд бурхан бодох болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотод хүртэл би аврал одуулмав. Алюминий өглөг тэргүүтээ үйлцэн буян эдгээрээр амьтны тусын тулд бурхан бодох болтугай. Хамаг амьтан амгалан хийгээ амгалангийн шалтгаан луга төгөлдөр болтугай. Хамаг амьтан зовлон хийгээ зовлонгийн шалтгаан луга эгнэх тагц болтугай. Хамаг амьтан зовлонгүй амгалан луга хизээд үл хагц болтугай. Хамаг амьтан хоолоор шунах уурлах хоёроос ангид текст сэтгэлээр орш болтугай. Бибээр би их сэтгэл гурваар бишрэнгүүгээр мөргмөө. Бодит болоод бодолдоо ургуулсан үйлс мэд арвин тахилыг өргөмөө. Тэргүүшгүй цагаас хураасан хилэнц нүглээ элчил намжлмөө. Сансар нирваны буян бүгдэд даган байсмөө. Гэгэрсэн бүхэн сансар хэдий орш хүртэл бидэнтэй саатан үлдээд номын хүрдийг тасалдуулалгүй эргүүлсээр байхыг дурдтхан сануулмуу. Хамаг амтны хураасан буян бурхны хутгийг олохын төлөөнөө зориулагдах болтугай. Базар бумиахум. Алтан өнгөт ариун шорон сууртай. Базар якяахум. Ауга төмөр хашаа мэд гадаад улсаар хүрээлэгдсэний голд улсын хаан сүмбэрүүл дорноо уламж мэд өмнөө зампты умраа муудууд өрнөө ухрэдлэгч раху нарсарба калагны тэдгэрийн төвдөн тэнгэр хийгээд хүмүүний ертөнцдөх эдийн дэ тансаг бүхний гайхамшиг цог өчрөлт бүхэн төгс зогцолсон. Энэ бүхэд байлгийг эрхмийн тэд язгуур дамжилгын ламнар ядам бурхад байцаадва шарвах прадига буднар хандад агин сигэ бүхнийг харагч бэлгийн мэлмэд номын сахиус нугуудаар бишрэнгүүгээр өргөмөө. Ауга энэрхүү барамтны тустар энэхүү эрдний мандлыг аван сойрох. Авснаар намайг адислан сойрхоо. Гуру ядам ратна мандала хамниря таями. Ауга энэрхүү сэтгэлээр амтан болгоны хэрэгцээнд тааруулна. Номын хүрдийг багш та өргүүлэн сойрох. Дэди ариун номыг ухааран сэхэрч гэгэрсэн чанар болгоныг бид олох болтугай. Ауга номын хэнгэрэгний дуугаар амтны зовлон эцлэн жаргаг асар төгөлдөр дэдийн хувь заяагаар ариун ном сургаал үлдэн дэлгэрэг.
Часом дөнгөр жандра чеji нясо ме хожор gelасо семчин долла ньюто дончна тамбанан гинум тсад За та бүхэн сайн байцгаана уу? За ингээд бид хуучин оноо үдэж шинэ оноо өгтөж байна. Until I'm enlightened to the Buddha, the Dharma, and the Supreme Assembly. By the virtuous merit created by practicing the Dharma, may I За өнгөрсөн жил бидний хийж бүтээсэн бүхэн бидний амжилт болон үлдэнэ. За бидний хийж амжаагүй бүхэн бидэнд одоо цаашид суралцах тийм боломжийг нээж өгнө. Цааш ирэх жилдээ бид илүү сайн сайхныг бүтээх юм аа гэж бодож болно. Тэгэхээр өнөөдөр бид энэ тархитлагоогоо яаж ашиглах юм бэ? Тарих оюуна. За ингээд тарих толгоогоо ашиглаа гэхээр ингээд их одоо тийм ширүүн сонсогдож байгаа. Чи одоо тарих оюуна ашиглаач гэсэн байдалтай. Гэхдээ энэ бол одоо тийм ширүүнээр ойлгох хэрэггүй. За бурхны ном одоо төвдөөс ер нь буддийн шүтлэгтэй буддийн ёсон хөгжсөн тэдгээр газраас ингэж гарч дэлгэрэн гараад өөрөөр хэлбэл буддийн шүтлэггүй орнуудад тарахад одоо нэг 50 жил болж байна. За ингээ гаднаас нь харахад их сайхан хөгжиж байгаа мэт боловч яг нарийн тулаад харахаар маш их асуудал дотор нь байна гэж би үзэж байна. За ингээд маш болгоомжтойгоор тэгтээ маш юм одоо шүүмжийнүүдээр харах юм бол хэлэх зүйл их байна. Энэ юунаас болж гинэ гэвэл бидний соёлоос болж байна. Өөр соёлтой. Тэгээ дээрэс нь орчин үеийн соёл их нөлөөлж байна. За энэ бол одоо улс төрийн ч нөлөө их байна. Улс төртөөгөө зохицох гэж үзэж байна. Өшөө дээрэс нь одоо бидэнд хувь хүмүүсийн өөрийгөө гих сэтгэл маш өндөр байна. Амин хувиа бодох сэтгэл маш өндөр байна. Шашин шүтлгийн хувьд ч тэр. Тэгэд яагаад энэ бүхэн ингээд юунаас болоод байна гэдгийг ингээд нарийн бодоод үзэх юм бол яагаад хувь хүмүүс ийм хар амигч сэтгэлтэй байгаад байна? Бидэнд ийм хүчлэн одоо хүчээр тулгачсан ийм мэдлэг бидэнд байгаад байна. Эрх чөлөө гэдэг. Эрх чөлөө гэд бодоод үзэхээр бүх юм чөлөөтэй шүү дээ гэд бодоод үзэхээр тэр нь биднүүст энийг ингэж альва зүйлийг гойвуулах юм болцоо олгоод байгаа. Энэ үнэхэрийн жинхэнэ эрх чөлөө мөн үү? Эрх чөлөө мөн үү? Бид ингээд эрх чөлөөтэй байна гэд хүн болгон дураараа байхыг хэлээд байна уу? Аль нь зөв юм? Яаж энийг ялгаж ойлгох юм? Энэ бол нэгдүгээрт. За хоёрдугаарт юу вэ гэвэл улс төрийн одоо засвар хийх гэдэг юм уу? Улс төрийн байдлыг засах тийм зорилготойгоор. Тэгэхээр бид яг үннийг хэлэхгүйгээр ингэж хэлж болно гэж. За ингэж хэлэхэд бараг болно гэж ингэж хэлээд байгаа юм. Аливаа үннийг хэрвээ үннийг хэлчих юм бол хэрвээ шүүмжилчих юм бол одоо ийм байдал ийм байна гэж хэлчих юм бол хүмүүс маш амархан сэтгэлээр ундаг, маш амархан гомддог, маш амархан одоо хариу үзүүлдэг тийм болчихсон байна. Бид асуудал хаана байна вэ гэдгээ цохон зааж хэлэхгүй юм бол бид тэр бэрхшээлээ давж гарч чадахгүй шүү дээ. Бидэнд
янз бүрийн хувь хүний хувьд, нийгэмлэгийн хувьд, нийт олонний хувьд ингээ янз бүрийн асуудлууд байгаа. Тэр асуудлуудыгаа бид гаргаж ирж ярихгүй бол бэрхшээлийг хизээч даван туулахгүй. Тийм болохоор биднес одоо юмыг яг энэ шүүгээ хэлчихийнхаа оронд биднес ингээл тойруулаад ингээд ингээл яваад байгаа. Бүрэн хэлээд. Олон зүйл дээр яаж ёс суртахуунтай байх юм? Амьдралыг яаж зөв амьдрах юм? Яаж өөрийгөө өөрчлөх юм? Яаж энэ оршихуйгаа өөрчлөх юм? Олон зүйл дээр бид одоо шууд ингээ хэлчихийн оронд маш их тойруу замаар ингээд хүмүүсийг гомдоохгүй хин нэг энд уурлуулчихгүй гэсэндээ ингээд бүрэн хийлээд байна бид. Бид шулуухан шууд ингээд энэ асуудал энд байна гэж заагаад хэлчих чадахгүй байна. Хэлчих юм бол бидэнд одоо маш их гомдол ирдэг тийм болчиход байгаа. Хүн болгоны хувьд бие даачсан хүн болгоны хувьд одоо өөрийгөө гих сэтгэл нь ийм өндөр болцсон үед хэн нэгэн хүнд та тийм байна энэ тийм байна гэж хэлж болохгүй байна штэ. Тэгхийн юм бол одоо биднес тийм тэрэнд дуртай хүн байхгүй. Тэгэхээр яаж таалцаасах уу гэдэг нь илүү болчихсон. Тийм болохоор ингээд аюулгүй болгоомжтой байдлаар за ингээд хэлчихэд нэг гайгүй байх гэсэн байдлаар бид юмд хандаад байна шүү дээ. Тэгээ инхээр чинь л хүн болгон одоо өөрийгөө боддог тийм байдал ургаад гарчиж байгаа. Ингээд ийм хүн болгон хувь хүмүүс бие биенээ боддог ийм нөхцөлд энэ Бурхны ном гэж нэрлэж байгаа зүйл юу болж хуурсан бэ гэвэл ерөөсөө эд материал талаас л болоо хуурсан. Одоо эд материалыг илүүд үзсэн, илүү онцлон үзсэн тийм ном сургаалыг дадуулж байгаа нэгэн ч гэсэн өөрийнхөө л бодцсон харамайл бодцсон тэгээд эд материал дээр тулгуурлцсан тийм байдлаар хөгжөөд байна. Яагаад энэ бие даасан байдлууд ийм харамайчсан байгаа юм бэ гэвэл хэрвээ та үнэхэрийн тарих оюунаа ашиглаа бодоод үзэх юм бол ойлгоход маш амархан. Хэрвээ та зөвхөн өөрийгөө бодхоо болчих юм бол илүү томор зургийг харах болно шүү дээ. Тэгэх юм бол та олон боломж байгааг харж авна. Оо ийм ч боломж байгаа юм байна, тийм ч боломж байгаа юм байна шүү. Бид зөвхөн хүн болгон дор өөрийгөө бодоод яваад байх юм бол бид энэ боломжоо маш ихээр багасгаад хумаад ирж байгаа. Зарим хүмүүс окей би биш миний гэр бүл манайхан гэж ингэж бодож байгаа. Танаахан гэдэг чинь л таны нэг хэсэг таал байхгүй юу дахиад. Таны л эзэмшлийн, таны л гэсэн танд л хамааралтай дахиад нөгөө таны бие гэсэн сэтгэл чинь л хамаардаг бүхэн орчиж байгаа. За тэгээ ийм нөхцөлд бид Бурхны номыг анхааран авлага болгоно гэж ярих юм бол таны одоо үзүүлэх тоглолт шиг ийм болчихж байгаа. За таны энэ номыг дадуулж байгаа байдал зүгээр нэг хэлбэр маягтай тий? Зүгээр нэг хэлбэртсэн. Одоо эсвэл одоо таны нэг сонирхдаг зүйлийн нэг ч юм уу. Тийм болчихсон. За энэ нь бол одоо 0-оос ялгаатай. За бүр 0 бахаас арай дээр. Тэгтээ энэ хангалтгүй гэдэг нь ойлгомжтой. Хэр асуудал энд байна. Орчин цагийн одоо улс орны соёл иргэншилт. Бид одоо санал бодлоо хэлэхэд ч аюултай, альва юмыг шүүмжлэхэд ч аюултай маш эмзэг болчихсон. Бүх юмыг шууд өөр дээрээ тусгаад авчдаг. Тэгээд ингээд эмзэглдэг. Тэгээд ингээд тийм болохоор одоо яадаг болсон бэ гэвэл би бинийгээ зоригжуулдаг болсон.
өөрөөр хэлбэл магтдаг болсон гэсэн үг. Худлаа шүү дээ ихэнх нь. За энэ одоо би биенээ зоригжуулна гэдэг маань төр зургатаа ашигтай гэж магадгүй. Тэгвэл энэ бол явцгүй. Энэ тэгэд бидэнд тийм их хангалттай хүчийг бид энэ амьдралаа утга төгөлдөр болгох тэр хүчийг өгөхөд бидэнд хангалтгүй байгаа энэ. Жинхэнэ номыг жинхэнэ ёсоор нь дадуулахад энэ зоригжилтуулт энэ одоо энэ магтаал бидэнд хангалтгүй байна гэсэн үг. Хангалттай хүчийг өгч чадахгүй. Энэ зоригжуулдаг байдал бидэнд хангалттай хүчийг өгч чадахгүй. За ингээд нэг хэсэгтээ жоохон зоригжоод явах юм бидтэй тэгээ буцаад доош орно. Яагаад гэвэл энэ хангалттай хүчтэй биш байгаа. Та асуудал хаана байна гэдгийг ярихгүйгээр зүгээр худлаа бие биенээ тэгж магтаад худлаа дүүрсгээд хэлбэртээд ямар ч нэмэргүй маа. Тэгэл биднээс за ингээл им уугаал өвчин намдах юм хизээч өвчнөө өөрийг нь эмчилъя гэсэн бодлого болчихж байгаа. Эмчнээ таны өвчнөө таны уншлыг гэсэн бодол байхгүй зүгээр төр зургийн өвчин намдах юм уугаад яваад байгаатай адилхан. Одоо бидний хүн төрлөختний манай энэ дэлхийн хүн төрлөختний өвчин бол энэ вэ шүү дээ. Энэ бидний язорын өвчний язор нь тэнд байж байгаа. Тэгэхээр шинж тамдгийг нь эмчлээд байлгүй шууд тэр үндэслүүн зүтгээ. Энийг хүн болгон ухамсарлах хэрэгтэй дор. Тэгэхгүй юм бол бидэнд одоо хүч хангалтгүй байна. За тэгээд яагаад ийм юм болоод эхэлвэ гэд ингээ бодоод үзэх юм бол за одоо хүн болгон бие биенээ хичээж ийн өөрийгөө инкрилэх сэтгэл их байна гэдгийг би ойлгочлоо. За тэгээд эн чинь яагаад ингэж байгаа? Яагаад? Энэний чинь шалтгаан нь юу юм? За тэгвэл нэгдүгээрт ямар ч асуудал бүх асуудлууд тэнцвэргүй байдлаас гарч иртий. Өвчин гэдэг маань бие махбодуудын тэнцвэр алдагдсанаас болдог. Тэгэхээр оршихуйн асуудал гэдэг бол одоо бидний энэ одоо экологийн тэнцвэр алдагдсанаас л болж байгаа. Тэрнтэй ерөөсө бүх юм бол тэнцвэр байдаг. Хүн төрлөختний асуудал юу юм бэ гэвэл нэгдэл байхгүй байна. Бидэнд нэгдэл байхгүй байна. Маш их ялгуур байна. Маш их ялгуурлан алагчлах үзэл байна. Тэгээд одоо тэмцэлтэн их байна, маргалдаан их байна. Би чи бид тэд нар манай нийгэмлэг танай нийгэмлэг гэсэн ийм ялгаанууд. За энэ бол одоо ингээд маш илэрхий байгаа. Та нар ажиглаад үзээрэй. Маш илэрхий байгаа энэ. Тэгэхээр энийг бид илүү гүнзгий бодож үзэх хэрэгтэй. Илүү гүнзгий төвшөнд. Хамгийн сайн юм зүйл юу юм бэ гэвэл нэгдэл, нэгдэх. Нэгдэл бол үргэлж урагшаа, үргэлж дэвшилтэй байдаг. Энэ бол илэрхий, гарцаагүй. Зүгээр найз нөхдийн хүрээнд ч бай, улс орны хүрээнд ч бай, хувиргийн нийгэмлэгийн хүрээнд ч бай. Ер нь бол нэгдэл шиг сайн зүйл байхгүй штэ. Биднээс энийг бүгд мэдж байгаа. Тэгэхээр энийг бид одоо амьдралдаа ингээд хэрэгжүүлээд дадуулаад нэгдэлтэй байх, нэгдэхэд ингээд нэгдээд эхлэх юм бол юуны өмнө ямар ч шашин шүтлэггүй ийм одоо хамгийн харам явчихсан хүн байлаа гэж бодъё.
өөрөөсөө өөр хүнийг боддгоо тийм хүмүүсийн төвшөнд аваад үзэх юм бол бусдыг яаж ашиглах вэ гэсэн бодол тэр хүнд байдаг. Энэ хамгийн харамайчээс үн шүү. Бусдаас яаж ашиг олох вэ? Яаж өөртөө ашигтай байх вэ? За ингээд энэс арай дээгүүр төвшөнд ямар байх вэ гэвэл арай илүү холыг хардаг хүмүүс орж ирж байгаа. За ингээд миний ашиглаж чадах юм байна, миний ашиглаж болохгүй юм гэж байна. Ингээд ингээ ялгаад хардаг нэг хэсэг хүн байгаа. За түүний дээр ямар хүмүүс байдаг вэ гэхээр хүн ба адгуус амтан тийм ээ би энэ хүн дургу би энэ амтанд дургу тэгтээ би одоо эдгэрийг тэсэх ёстой, төвчих ёстой, би хүлээцтэй байх ёстой гэж боддог нэг хэсэг. За энэ бол одоо арай бүр илүү дээрдэд эхэлж байгаа ийм хүмүүс нь. За тэрний дараа одоо би хүмүүс дуртай, би амьтанд дуртай, хүн байна уу, амьтан байна уу бүгдээрээ л амьд амьтан. Эднийг би ялгалгүй хайрлая гэсэн нэг сэтгэл байна. За энэ бол одоо нэлээд хамаагүй илүү сайхан болоод ирж байгаа үстэй. Илүү л ойртоод байгаа үстэй, тий? За ингэж бодоод эхлэхээр л илүү ойртоод, илүү нэгдээд нэгтраад ингэж ирж байгаа. Тэгэд ийм үед хүмүүс юу мэдэрдэг вэ гэвэл ийм сэтгэл айгүй ийм сэтгэл дотн ийм байдлыг мэдэрч эхэлдэг. Бүгдээрээ л надтай адилхан амьтад ямар ялгаа байна гэсэн бодол төрөөд ирэхийн үед хүнд ийм маш дотн сэтгэл төрж эхэлдэг байна. За энэний дараагийн эцсийн төвшин юу вэ гэх юм бол зөвхөн дотнчлох төдий биш, би ийм шүтэн барилдлагатай гэдгээ би мэдэрч байна. Би энэ амьтантай ийм шүтэн барилдлагын харилцан хамаарлын холбоотой байх шүү гэсэн тэр мэдрэмж. Тийм мэдрэмж төрнө. За ингээд хайр. За хайр гэдэг бол бүх дэлхий ертөнцөөрөө энийг сайн зүйл гэж үздэг шүү дээ. Хайр гэдэг чинь бид одоо тухайн амьтантай хүнтэй ийм маш ойр дотноос илүү ийм сэтгэлийн холбоог мэдрээд байгаа. Тэндээс үүсдэг. За ингээд одоо хайр гэдгийг дотор нь ингээд бид ялгаж салгаж бас ойлгох хэрэгтэй. Ямар хэдэн төрлийн хайр байдгийг. Өнөөдөр бид тэр талаар бол тодруулж ярихгүй. Тэгвэл хоёр гол хэсгийг нь ярина. Нэг нь бол шүтэн барилгаас гарсан тийм хайр. За хэрвээ та одоо объект, субъект, бодит хийсвэр гэдэг талаас нь тал руугаа хазаагаад яваад ах юм бол таны хайр маш ийм өмчлөх сэтгэлд үндэслэн хайр болчихно. Тийм ээ, та тэр хүнтэй, тэр амьтантай ингээд барилдлагатай байна. Энэ маш нарийн барилдлагатай байна. Тэгээд тэрэндээ ингээд хитрхи автчих юм бол энэ нь өмчлөх сэтгэл болоод хувирчнаа. Тэгэхээр энэ өмчлөх сэтгэл гэж юу хэлж байгаа юм бэ гэвэл та нөгөө л минийх гэсэн тэр эгого одоо ингээд бүр илүү баттгахчихж байгаа. Тэгэхээр таны хайр гэж байгаа чинь ийм өмчлөгч хайр болж болохгүй нөө штэ. Тэр зүглүү явах юм бол буруутна. За ингээд энэ хайраа илүү сайн тийш нь одоо хөгжүүлэх юм бол танд энэ өмчлөх сэтгэл
аль болох бага. Багассаар ямар ч шуналгүйгээр, ямар ч өмчлөх сэтгэлгүйгээр, ямар ч зууралтгүйгээр бишрэх, сүсэглэх, дээдлэх тийм сэтгэл болж хувирдаг байна. За ингээ хүндлэн дээдлэх сэтгэл болоод хувирчаар таны хайр одоо ингээд маш ашигтай, маш ариун ийм болоод ирж байгаа. Тийм болохоор л одоо хамгийн дээд дандрын ёснуудад цагийн хүртэнд йог гэж ярьдаг. Цагийн хүртний йог. Йог гэж юу гэж байгаа юм бэ гэвэл энэ нэгдлийг чинь хэлээд байгаа. Нэгдэл. Өнгөцхөн төвшөндөө одоо нэгдэл гэдэг маань найзууд бид бүгдээрээ найз нөхөд гэж хэлж болно. За ингээ бид альва юмыг хамтдаа хийж бүтээнэ гэсэн ийм найзлал нөхөрлөл. Харин гүнзгийрээ ирэхээр гүнзгий төвшөндөө танд ингэж альва тохиролцоонд хүрэх шаардлагагүй та өөрийн эрэхгүй ингээд нэгдээд өөрийн эрэхгүй санаа нийлээд нэгдээд ингээд ирэхийг бид одоо гүнзгий төвшөндөө хүрч байна. Нэгдэл гэсэн үг. За тэгвэл бүр туйлын төвшөндөө хоёр зүйл бүр ингэж нэгдэгч хэрэггүй. Нэг зүйл байхгүй. Нэг мөн чанартай болохыг хэлж байгаа. Тэгэхээр тэр нь туйлын төвшөндөө хүрлээ гэж. Ялгал үгүй нэгэн мөн чанартай болохыг туйлын нэгдэл гэж нэрлэж байгаа. За тэр зөвлөө бид ингэж зорж хөдлөх юм бол хичнээн чухал байлаа гэсэн таны алхам болгон яг зөв чиглэлдээ хийж байгаа таны алхам болох юм аа. Туйлын унган мөн чанар руугаа хийж байгаа алхам болох нэ. Хэмжээ хязгааргүй олон талтай нэгэн мөн чанартай тийм зүйлийг л бидний унган мөн чанар гэж бид ярьдаг шүү дээ. Тийшээ чиглэсэн алхам болгон хамгийн зөв чиглэл болно. Тэнд хүрэх хүртэл бид хизээч төгс төгөлдөр биш. За ингээд бид одоо алхам тутам ямар бэрхшээл байгаагаа олж засаж явахгүй юм бол бид буруу тийшээ зүглэн тэгээ зогсохгүй айгуул бол бид буцаад явах буцах чиглэлдээ орох аюултай. За бид одоо номыг өөрийнхөө энэ амин хуваа хичээсэн байдалтайгаа тохируулж ингэж хэрэглэнэ гэж байгаа бол энэ эмзэг одоо хар амиа хичээсэн л энэ эгого тэтгээд байна гэсэн үг. Тэгээд одоо үндсийг нь биш нөгөө өвчин намдах юм хэрэглэж байгаатай л адилхан юм. За ийм байдлаар бид үр дүнд хүрэхгүй. За тийм учраас одоо би буддист үзэлтэй хүн гэсэн хүмүүс зөндөө байдаг. Буддизмын үндсэн төвшнөд бусад шашинтай харьцуулах юм бол, шинжлэх ухаантай харьцуулах юм бол бид өөрсдийнхөө үйлийг бүтээгч гэсэн үзэн шүү дээ. Бид өөрсдийнхөө үйлээр бид өөрсдийгөө бүтээсэн. Энэ ертөнцөө. Хэзээ хийсэн үйлийн гэвэл тоошгүй болно урдын төрлүүдэд. Бид үүнийг сэтгэлдээ бүтээсэн, сэтгэлдээ ингээд инсталлдсан. Тэг хуулаад авцсан. Тэгээд энэ сэтгэлийн үйлчлэлээр бид мэдэрдэг. Энэ бол одоо буддизмын үндэс штэ. Буддизмын үндэс нь юунд байгаа? Шалтгаан өөр
Карма энийг мэдгүй байж ич өөрийгөө би буддист гэж ярьдаг хүмүүс зөндөө байдаг. Тийм тохиолдолд таны энэ карма хичээсэн байдал ийм байдалд номыг анхааран авлага болгож байна гэдэг маань төр зуртаа танд сайхан байдлыг авчирч чинь. Төв зуртаа л таныг сайхан байлгаж чинь. Энэ бол одоо холыг харсан үйлдэл биш ээ. Тэгээ дээрэс нь тэр өмчлөх үзэл. Ном одоо миний гэж өмчлөх. Ном ч гэсэн миний нэг юм гэж үзэх болж байгаа. Зөвхөн ном гэдэг чинь одоо цаглашгүй зүйл юм шүү дээ. Ном яагаад хүн болгонд, амьтан болгонд тохирдог вэ гэвэл түүний одоо туйлын мөн чанар нь амьтан болгон зөгт юм аа. Хэрвээ энэ танд тохирохгүй бол та энэ миний хязгаар энэ юм байна, энэ хүртэл юм байна гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би ойлгох гэж хичээж байна. Би энэ номыг зах зухаас нь үзэх гэж оролдож байна. Миний чадлал энэ юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Зүгээр л одоо тэний оронд номыг шүүмжлээд өөрийнхөө хязгаарлагдмал байдлыг анзаарахгүй номонд бурууг өгөөд байж болохгүй шүү дээ. Тэгжл юмыг үзээд авах юм бол бүх юм таны энэ хязгаараар хязгаарлагдчих штэ. Энэ чинь таны хязгаар болохоос биш бүх юм хязгаартай гэсэн үг биш шүү дээ. Энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За тийм болохоор одоо хамгийн дээд дандрын ёснуудад гуру багшийг шүтэх ёсыг машид одоо өндөрт тавьдаг. Гуру багш гэж юу гэсэн үг юм бэ гэвэл танд одоо ямар ч болцолгүй бишрэл сүжиг байх ёстой. Тэр нь юунд юм бэ гэвэл хүнд байж болно, амьтанд байж болно, юу ч вэ тэр нь юу ах нь хамаагүй. Танд тийм одоо ямар ч болцол нөхцөлгүй тийм хайр, хүндлэл, сүсэг, бишрэл хэрэгтэй байх нь шүү дээ. Хэрвээ миний би гэсэн энэ эгогоо тэлсэн, эгогоо томруулсан тийм хувилбарт та энэ одоо миний гуру инэ гэж байгаа бол тэр бол одоо таны яг жинхэнэ гуру гэгч мөн үү гэвэл үгүй. Өмчлөх сэтгэлтэй холилдсон хайр бол яг тийм одоо туйлын зөв хайр бол биш юм аа. За тэгэхээр ингээд гуру гэж байхгүй хайр одоо бишрэл сүжиг байхгүйгээр гуру гэж байхгүй бол ханцшгүй дандар гэж байхгүй. Зүгээр л одоо судрын ёсны багштай байх нь л одоо хангалттай болж байгаа. За ингээд судрын ёсны багш нь та одоо таны багш тэгтээ та тэрэнд одоо туйлын ийм бишрэл сүжиг танд одоо төрж амжаагүй байна л гэсэн. Хамгийн үнэтэй зүйлийг та Бурхны номоос олж байгаа бол ном таны хувьд үнэхэрийн одоо туйлын үнэтэй зүйл мөн байна.
Энэ сүсэг бишрэл гэдэг чинь танаас өөрөөс чинь гарах ёстой шүү дээ. Энэ ингээд хин нэгэн нийгэмлэг нэг юм байгууллага ингээд танд хүчээр тулгаж байгаа зүйл биш. Энэ таны зүрх сэтгэл дотроос ингэж ундран гарсан зүйл байх ёстой. Тэгжээ та өөрийнхөө тэр гадаад багшийг гүрүү гихчээг бол. Өөрийнхөө гэр бүл эхнэр хүүхэд зэрэгээ дээдэлж биширч хүндэлж хайрлж байгаагаа та гүрүү гэж эншүү гэж андууршуулахгүй. Судрын ёсонд ч гэсэн та өөрийнхөө багшийг бусад хүмүүсээс хамгийн илүү хүндлэх ёстой. Хэрвээ та номыг хамгийн үнэтэй зүйл гэж үзэж чадж байгаа бол тэр номыг заасан хүн танд ямар сүсэг бишрэл төрүүлэх ёстой. Өөрийнхөө одоо хамаарагддаг тэр нийгэмлэгийг дагаад ч юм уу улс төрийн ямар нэгэн үзэл бодлоор та одоо багшийг хүндэлж байгаа бол тэр одоо бишрэл биш байна. Тэр таны гүрүү биш байна. Хараахан. Тэгээд очир хүлгэн биш байна. Бажраяна ханцшгүй дандар биш байна гэсэн. Яагаад гэвэл очир хүлэгний хамгийн ерөнхий одоо хамгийн үндэс нь багшийг шүтэх ёс байдэн штэ. Багшийг шүтэх ёс. Тэгэхээр баг хүлэгний ёсонд одоо хамгийн буддизмын суурь нь карма одоо үйл кармад итгэх байдаг бол очир хүлэгнийх очир хүлгэнд одоо ариунаар үзэх үе гэж байдаг. Одоо ингээд очир хүлгэнд орогчдын одоо баримтлах ёс, сурах ёстой зүйл нь ариунаар үзэх юм аа. За ингээд одоо бүх юм бурхны хот мандал, одоо бурхны ном, ядам бурхад ингээд байж гинэ гэж үзэх юмыг дандаа тэр ариун төвшөнд нь үзэх, тэр ариунаар үзэх үзэл. За эхэндээ бол одоо дэд зэрэгээр тэгж үзэж чадахгүй байж магадгүй юм. Тэгтээ хаанаас эхлэх вэ гэвэл бурханлаг чанарыг гэж юу юм бэ гэдгийг ойлгохоос эхлэх хэрэгтэй. За энд одоо хоёр зам байгаа. Нэг нь бол оюунаар ойлгох. Тэгээд тэрэндээ итгэх, нэрээ тийм юм биш үү? Бүх юм төөрөгдөл юм биш үү? Яа, энэ үнэн гэж бол яг энийг л хэлэх юм биш үү гэсэн тийм итгэл төрнө. Хамгийн багаар бодоход ийм итгэл төрөхгүй юм бол та очир хүлэгнийг ерөөсөө марцсан дээр. Танд одоо ямар ч логикгүйгээр итгэх тийм итгэл, тийм ээ, би энэнд ингээд итгэж ийм байдаг гэдэгт итгэж чинь гэсэн итгэл төрөхөд танд ариунаар үзэх үү төрөөд эхэлчлээ гэсэн үг. Бидний бурхан чанар туйлын чанартай бид бурханлаг юм аа. Энэнд би итгэж байна. Тэрнээс бусад бүх юм төөрөгдөл юм аа. Тэгж хичнээн итгэлээч гисэн харцсангуу төвшөндөө та стил ёс суртахуунтай, стил одоо бусдыг үл хохирох тийм хүн байх болцоотой. Тийм биз дээ. За тэгээ харцсангуу төвшөндөө бид одоо ингээд өдөр тутмын амьдралд ингээд оролцоод идэвхтэй ингээд явж байгаа ч ихсэн цаад гүндээ энэ бүхэн одоо төөрөгдөл шүү гэдгийг ухамсарлаж байх хэрэгтэй. Тэгэх юм бол танд шунал баг байна. Зуурах нь баг байна.
За ингээд очир хөлгөний хувьд авч үзэхэд таныг шуналтай байхыг хоригддаггүй. Та шуналтай байж болно. Тэгтээ шуналдаа эрхэнд нь орж болохгүй гэдэг. За ингээд одоо харьцангуй үнэн туйлын үнэн хоёрыг ялгаж салгаад эхлэхэд та одоо очир хөлгөнийг одоо эхнийхээ алхмыг хийцэн байна л гэсэн үг. Аруунаар үзэх үед хүрэх эхний алхам бол энэ юм аа. Харьцангуй төвшөндөө ямар ч одоо муу юм болж исэн та урдих шигэ тийм айхтар шүүмжлэлтэй хандахгүй тэрэнд. Яагаад гэвэл айно энэ муу гэдгийг би мэдэж байна. Тэгтэл одоо нөгөө аруунаар үзэхүүгээ дадуулаад эхэлсэн байна л гэсэн. Танд яаж үзэгдэж чинь тэр байдлыг та хүлээн авах ёстой. Энэ одоо мэдрэгдэж байгаа зүйлдээ та бүрэн ингээл хадагдчихал хөөх энэ өстой яасан муухай туйлын муухай гэд ингээд байж болохгүй нь шүү. Энэ бол танд үзэгдэж байгаа л байдал. Эглийн энэ харьцангуй ертөнцид ямар ч зүйл танд урган босож үзэгдэ ямар ч зүйл ямар ч байх нь боломжтой. Тэгэхдээ та тийм биш. Та туйлынхаа үнэнтэй холбогдчихсон. Та туйлынхаа үнэн рүү чиглээд явж байгаа. Өөрийнхөө бурханлаг чанарыг илрүүлэх гээд явж байгаа. Тэр замд орцсон явж байгаа хүний хувьд та бол маш шүүмжлэл багтай, бусдад шүүмжлэл багтай ингээд эн чин төөрөгдөл шүү дээ гэдгийг цаанаа ухамсарласан тийм сэтгүүтэй байх хэрэгтэй. За энэ бол ингээд эхлэл нь. За ингээд ариунаар үзэхүү эхэлчих юм бол хаана хамгийн түрүү энийг хэрэгжүүлэх вэ? Гэрвэл найз нөхөд номын нөхдийн хүрээнд эсвэл таны багш хамгийн одоо ажил хэрэг болгох амьдралд хэрэглэх хамгийн тохиромжтой зүйл нь таны багш. Та хүнд сүсэг бишрэл төрүүлж чадаж байна. Тэр таны багш. Хэрвээ та энэ сайтн тэр бумтан хүмүүст үнэхэрийн бишрэл сүжиг төрүүлж чадж байгаа бол тэр чин таны гурав. Хэрвээ та номын багштай тийм мэдрэмж төрж байгаа бол магадгүй таны очир хөлөгний багш тэр байж магадгүй маа. Магадгүй танд тийм барилдлага байж магадгүй маа. Ингэж бодох ёстой та. Яагаад ингэж бодох ёстой вэ гэвэл таны номын багш таны бурханлаг чанарыг төлөөлдөг байхгүй. Таны бурханлаг чанар үзэгдэх байдал нь таны номын багшийн дураар үзэгддэг. Туйлын тэр очиртаар түгээмлийн эзэн очиртаар хэн байж болох вэ? Логикоор бодоод үз. Танд очир хөлөгний номыг зааж байгаа тэр багш. Харьцангуй төвшөндөө шүү дээ. Хэн байж болох вэ? Таны туйлын мөн чанартай нэгдмэл салшгүй нэгэн мөн чанартай зүйл бол таны номын багш юм аа. За ингээд багштай ийм бишрлийг төрүүлж чадчихвэл та зөв зөвхтэй явж байна. Таны зөв зөвхтэй зөвлөсөн байна. Хэрвээ амьдралд юу хамгийн чухал вэ? Юу хамгийн чухал биш үү гэдгийг та ингэж ялгаж салгаж чадахгүй бол очир хөлөгний замаар явж гинэ гэж ярих хэрэггүй. Та яг уу дадлага бяцлаглаа хийгээд яваад ээж магадгүй. Тэгэхдээ таны амжилтанд хүрнэ гэсэн багшид шүтээгүүгээр амжилтанд хүрнэ гэсэн тийм баталгаа бол байхгүй.
За ингээд та ямар нэгэн ядан бурхан бясалгаад бүтээгээд ингээд байж магадгүй тэр таны төр зүрийн асуудлуудыг шийдэж өгч ийж магадгүй. Тэгтээ туйлын төвшөндөө бол энэ өвчин намдах эмтэл адилхан. Өвчин намдах шинж тэмжгийн эмчилгээ. Багшгүйгээр та өөрөө явж хахад тэр номын лагшин, тэр төгс жаргалангийн лагшин, тэр хувилгаан лагшин тэднээс бол танд ямар ч нэмэргүйгээ бодчих. Ямар ч нэмэргүй. Энэ яг нөгөө өвчин намдах эмтэл адилхан юм. Бурхны ном дарма гэдэг таны хувьд хобби болсон л гэсэн үг. За энэ бол одоо миний энэ баруунд одоо энэ барууны орнуудад буддийн шашин дэлгэрч байгаагийн одоо тохиолдох бэрхшээл нь энд байна гэж зааж байгаа тэр алдаа нь энэ юм. Яг энэ тэр гэж би хүмүүсийг зааж хэлээгүй. Ингээд бүгдийг хамруулж хэлж байгаа. Би өөрөө ч гэсэн дотор нь ороод багтаад. Ингээд бүгдийг хамруулад хэлэхэд зүгээр л ингээл альва нэг юмыг зоригжуулаад яваад ах нь бидэнд хангалтгүй байна. Биднээс алдаа эндэгдлийг нь зааж хэлж шүүмжилж ингэж засуулах шаардлагатай байна. Шүүмжлэхтэй гол нь биш шүү дээ. Энэ алдаа хаана байна вэ гэдгийг л цохон хэлэхэд байгаад байгаа. Зааж хэлэх. Тэгээд дараа нь тэрийг заасныхаа дараа та зоригжуулж болно шүү дээ. Эхлээл худлаа магтаад бэлгүүгээр алдааг нь хэлж өгчөөд дараа нь зоригжуулж болно доо. За одоо ингээд яхад одоо яг зүг гэд ингээд зоригжуулаад явхад бид тэр асуудлыг давчлаа гэсэн. Бид тэр бэрхшээлийг даваа туулчлаа. Ном гэдэг ийм зүгт явах хэрэгтэй. Ийм чиглэлтэй явах хэрэгтэй. Хүмүүсийн хийж байгаа юмыг зүгээр сохроор бити дагаад яваа. Энэ юм бэн тэр тийм бэн энд ийм алдаа байна энийг засвал зохино тэрийг харж явах хэрэгтэй. Шүүмжлэлтэй харахгүй бүхнийг ариунаар үзэх. Тэгтээ бас түүний хажуугаар алдаагаа засаж явах хэрэгтэй. Зарим хүмүүс мэдэхгүй улмаас энэ ном нь энэ л юм байлгүй дээ. Зарим хүмүүс нь мэдж байгаа ч гэсэн дүр эсэгч за яах вэ энэ эднийг дагаал явчих гэсэн байдалтай. Тийм байгаад ахаар бид амжилтанд хүрэхгүй нь штэ. Бид яагаад тарих оюун ашиглахгүй байна гэж яриад байна гэвэл бусдыг олонхийг дагаад яваад байгаа байхгүй. Бусад хүмүүсийг дагаад зөө сохроор дагаад өөрийг тарихгүй юм шиг. Нэгдэл бол маш чухал. Тэгтээ зүгээр сохроор дагах бол бас нөгөө нэг туйлшрал юм аа. Тэгвэл энэ стресс, ядаргаа, энэ бачимдал чи хаанаас гараад байгаа гэж бодох хэрэгтэй шүү дээ. Энэ чинь л бидний ганцхан өөрийгөө бодох сэтгэлээс таны эго хичнээн их вэ, таны стресс төдийчнээ их вэ. Тэгэхээр л танд бачимдах юм илүү амархан гараад байна. Харамаа хичээн гэдэг чинь л маш жоохон хүрээнд энүүхэн энд л ингээд хараад байна гэсэн үг. Олон өөр боломжийг олж харахгүй зөвхөн л энд ингээд л гаццсан ийм байдалтай байна. Аливаа юмыг бага мэдэх тусам бидэнд асуудал их байна. Аливаа юмыг их мэдэх тусам бидэнд асуудал бага байна гэдгийг бид мартаад байна шүү дээ. Сэтгэл судлал гэж одоо нэг зүйлд ингээд хашигдчихсан. Тэрүүхэн хүрээнд дотор юмыг хардаг. Тэгэд алдаагаа үргэлж гаднаас хайдаг. Хин нэгэн хүний буруугаар л над энэ тохиолдоод байна.
Тэр л намайг уурлуулад бачимдуулаад байна гэж боддог бид. Бид өдөр болгон одоо ингэж балбуулж ингэж стрессэнд балбуул зодуулж амьдарч штэ. Зүгээр нэг хөнгөхөн зодуулж байгаа биш шүү дээ. Энэ том модоор ингэ цохиулж байгаа мэт, хөлдөө аргалаар шидүүлж байгаа мэт. Тэр бүх стресс, зовлон, чангарал, бачимдал чинь таны одоо өөрийгөө гэх энэ явц зүй сэтгэлээс гараад байна гэдэгтэр эхлээд бид бодох хэрэгтэй. Эрх чөлөө гэж ярьжсэн түрүү. Орчин цагийн эрх чөлөө. Хинч надад юу ч хэлж чадахгүй. Би юу дуртайгаа хийн. Хинч над саад болохгүй. Хинч над ямар ч шүүмжил хэлэх эрхгүй. Өөр хүүхдээ өсөх гэж эцэг их ямар их хөдөлмөр гаргадаг. Тэнд тэгээд тэр талархан ачлах сэтгэл хідэн хүн төрж байна. Варуны зарим орнуудад бол ерөөсөө 0 эцэг эхийн ачийг хариулах тийм сэтгэл ерөөсөө юу ч огт байхгүй ч тийм газар байна. Эцэг эхийн төлөө юу ч хийх шаардлага байхгүй. Би зүгээр одоо тэдл биднийг одоо харж хандаж ашиглаж одоо өсгөж тэтгэх ёстой. За тэгээд одоо тийм газруудад одоо тийм соёлтой газруудад номыг зааж байгаа хүмүүс нь ч гэсэн номыг төлөөлж байгаа хүмүүс нь ч гэсэн давхар бодолтойгоор номыг заадаг. Альва нэгэн асуудлын голыг заах биш. Онцгийн шаардлагагүй тийм зүйлүүд дээр төвлөрүүлээд. Өөрөөр хэлбэл ингээд үрлэн чихэр байдаг штэ, юм гоё чихрээр ингээд бүрхсэн номыг гадуур нь ингээд гоё чихрээр бүрхсэн юм шиг ингээд амтлуулад. Хэрвээ та номыг жинхэнэ ёсоор нь дадуулъя гэж бодож байгаа бол Бурхан чанартаа итгэх ёстой. Номыг жинхнээр нь дадуулъя гэж байгаа бол зөв амьдралаа зөв хуваарлах хэрэгтэй. Миний амьдралын хамгийн нэгдүгээрт байх зүйл нь Бурханы ном юм уу, юу юм? Хоёрт байх ёстой мó? Хамгийн сүүлд байх ёстой мó? Энэ дарааллуудаа зөв хуваарлах хэрэгтэй. Бурханд хуврагт итгэя гэх юм бол өөрийнхөө номын нүхтийг хайрлаж хамгаалах хэрэгтэй. Өөрөөсөө илүү өөрийг хэрэглэх сэтгэлээс илүү номын нүхтөө хамгаалж байгаа. Энэ сансрын оршихуй хүмүүсээс илүү номын нүхтдөө хандах ёстой. Харьцангуй төвшөндөө тийм та тэдэнтэй найз нөхөд ийм байх ёстой. Үнэмлэхүй төвшөндөө. Бидэнд Бурхан ном хувраг гэд 3 эрдэнэ хэрэгтэй. Бидэнд хүмүүн болж төрснийх адгууснаас илүү оюун байгаа шүү дээ. Тэрэнд бид юуг одоо яаж ашиглах ёстой тэр оюунаа? Чухаг дэд 3-ыг бид аврал одуулах ёстой. За тэгж байж л одоо зөв замаараа алхаж орно. Бид одоо сахараар бүрхсэн чихэр идж байгаатай адилхан номыг үзэхгүй. Бид одоо хар амиа хичээсэн хувь хүний тим чиглэлтэй номыг үзэхгүй. Бид одоо яг зөв үнэлгээгээ өгөөд яг зөв чиглэлээр явах боломжтой. За ингэж л бид одоо амьдралаа сайхан өнгөрөөж одоо үхлийн үйл явцыг ч гэсэн амжилттай давж бид одоо эрх төрлүүдтэй ч сайн төрөл төрж алтан эрнийг ч гэсэн бид одоо энэ орчлон дээр цогцлуулж болох юм аа. Ийм байдлаар
За ингээд хүн болгон одоо би өөрийгөө бодоод ирэхээр хүмүүс маш их ганцаардмал болж ирдэг. Ганцаараа. Тэгээд одоо энэ оюун мэдрэлийн энэ өвчин маш их одоо их элбэг болж байгаа энэ барууны орнуудад. За тэгээд яагаад гэвэл одоо сэтгэл судлаач, сэтгэл мэдрэлийн эмч тэдгээр хүмүүс ч их нөлөөлж байна. Өшөө дээрэс нь энэ соёлын ялгаагаар их нөлөө үзүүлж байна. Эд материалаас даван гарч, өөрөөр хэлбэл мөнгөний энэ үзлээс даван гарч нэгнтэйгээ нэгдэж ингэж нэгдмэл болох маш чухал юм а гэдг нь энд харагдж байгаа юм. Миний одоо онцлон хэлээд байгаа зүйлэл энэ юм шүү дээ. Гадна талдаа нэг л их сайхан хүмүүс явж байгаа л харагдаад дотроо бүгдээрээ ийм ганцаардмал одоо явцуу өөрийнхөө л тэр ертөнцид ингээл явж идэг. Тийм учраас бидэнд алтан эрен чухал байгаа юм штэ. Тийм учраас Шамбалын орн бидэнд ямар их чухал байна. Яг ийм нөхцөлд. За ингээд энэ хүрээд энэ одоо номын айлдвар одоо гадаалж байна. Одоо бид тэгэхээр зориулга ерөөл уншаад өгсөн. За дараа нь та бүхэнтэй Очирван бурхны авшиг дээр эргэн золгоно. За энэ буйны шимээр хамаг амтан бүхнийг болгоогч бурхны хутгийг олоод төрөх хөтлөх өвдөх өгөхийн зовлон нэрвсэн сансрын хүлээснээс чөлөөлөгдөх болтугай. Энэ буйны өрийн хамаг амтан сарвал бэлгүүн буян хишгийн чандад хурж язгуурын бэлэг бэлгүүнээс ургасан бурхны хоёр лагшин голох болтугай. Өнгөрсөн одоо ирээдүйд хураасан алив сайн буян бүхнээ их болсон 6 зүйл амтны тус төгс гэгэрлийн тухайтад зориулъя. Баатар манжууш ихэрхэн толдсон, саманд бадраач түүнчлэн ирүүлсэн, агуу тэднийг үлгэрлэн дуурайж, ариун буйнаа бүрэн зориулъя. Энэ хүү сайн үлийн шимээр бүтсэн буян бүхэн Шамбалын ном дэлгэрэн цэцгэлхийн шалтгаан болтугай. Түүний үр дүнд амгалан зохицлын алтан эрентэй бид зоолгох болтугай. Эрх хойчийн төрөл бүхэндээ эрдэн мэт ламаас зам бүү хагцах болтугай. Энгүй гэгэрлийн чанаруудыг эзэмшин зам мөрийг гүйцээж очир тарийн хутагт би өтөр хүрэх болтугай. 10 орны төвд оршсон аймаг бүхний эзэн очир дээр ачид багшийнхаа хаан үлмийн дэрэгдээс ариун номыг үргэлж сонсож байх болтугай. Огторгүй хизээ хүртэл оршин тэр хүртэл би оршоод олны зовлон арилгах болтугай. Амтны зовлон өөртөө аваад амар амгалан бусдад өгөх болтугай. Эрдний дээд бодийн сэтгэл төрөөгийн нэгэнд нь төрөх болтугай. Төрсөн нэгэнд нэс доройтож улам буруудан аривдах болтугай. Хоосон чанарыг онсон бэлэг бэлгүүн төрөөгийн нэгэнд нь төрөх болтугай. Төрсөн нэгэнд нэс доройтож улам буруудан аривдах болтугай. Амтны зовлон гангаах гагцэм амгалан бүхэн гарахын орон дээдийн номыг олохыг хүндлэх алив сайн үнс өнөд удаан орших болтугай. Бурхны гурван лагшны хүчээр, номын цагдшгүй үнний хүчээр, хувргийн салшгүй ут нэгдлийн хүчээр миний энэ ёроол биелэгдэх болтугай. Өглөө наран тэнгэрт мандахлуга ялгуусан бүхний дээдийн сургаал бурхны ариун нууц тарниус буман зүгтээ дэлгэрэн түгэг. Шамбалын хаадбайцад ванарын ивэлэр энэ дэлхийд бид алтан эрнийг авчраад номон олон ахан дүүс цөмөр ариун сахил авга баатарлагын сайн хувийг олох болтугай. Свасти угаас төрөгдлийн хэрүүгийн үнэн номын лагшин аяараа үзэгдэх гэгэн гэрлийн хэмжээшгүй ихсэн нэгүсгүй болоо бэлгүүний шижир тунгалаг ухамсар төгс ядмын дөрөөр үзэгдэгч гүрүү дүүхэр биднийг сахин хамгаалах жамуу. Хоёр номын 70 мэт огт түгээгч буйны садан ялсан бүгдийн хийгээд ирэхэд манжуушийн энэрлэцтэд
Гэгэрлийн бүх үйлсийн шидэв үзэгдэл эгнэшгүй билгүүний эрхэм багш урт насалж удаан жарах болтугай. Ариун тангараг өргсөн үүс шиг ариун очир шавнырыг эрхэнд хураагч сударт тарнын уянгат номлол Тэнгэрийн нүргэмэл сонсогдох үед газрыг умдаалах ариуслын хурмэд боловсруулан гэтлэгч Бурхны номын линхуан цэцэрлэг үеийн үед дэлгэрч байх болтугай. and the ambrosial rain that ripens За та бүхэнд баярлалаа.